Сургалтын хөтөлбөрийн магадлал идэвхжлийн комиссийн гишүүд шинжээчдийг чадваржуулах сургалт хийлцүүлэг болж өнгөрлөө. Боловсролын магадлал идэвхжлийн үндэсний зөвлөлийн дэргэдэх эрх зүй бизнес удирдлага, нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл сэтгүүл зүй, хөдөө аж ахуй, ой загсны аж ахуй, мал эмнэлэг зүйн чиглэлийн хөтөлбөрийг магадлан идэвхжлэх комиссийн гишүүд шинжээчдийг чадваржуулах сургалт хийлцүүлгийг зохион байгууллаа. Тус сургалтаар сургалтын хөтөлбөрийн магадлал идэвхжлийн шалгуур шаардлага, түүний үнэлгээ, хөтөлбөрийн болон хичээлийн суралцсан үр дүнгийн уялдаа холбоо, шинжлэх арга зүй сэдвүүдээр илтгэл танилцуулж хэлэлцүүллээ. Ихтэй сургуулийн багш ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаач, боловсролын байгууллагын удирдлага, ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн комиссийн дарга, гишүүд, шинжээч нар магадлал идэвхжлийн үр дүн, ач холбогдол, цаашид анхаарах асуудлын талаар нээлттэй санал солилцож, боловсролын чанарын тасралтгүй сайжруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн нийтлэг ойлголт, байр суурийг бүрдүүлсэн нь сургалтыг илүү ач холбогдолтой болголоо.